11-р бүлэг. Хавар. 9 шувтарч эдэр хүйтний ирч харж өрхөн хавар их газарт айлчлахад хөлдүү гисэж амьтаа бүхэн сэргсээр амьд ертөнцөд амьдралын нэгэн шин эргэлт эхэлнэ. Амьд амтнд төлжиж үржихийн өнгө аясыг хөдөө малчтад илүү тод мэдрүүлдэг юм уу? Ширээ дээр аг нүдэлж хонь тогтгоо боллоо гэж хоньны хүн хэлэхэд газар гээд үлий цөмөрч морь бүдэрлээ гэж адуучин ярина. Цагийн сайхан хавар ирж ах нарын яриа ийхүү амд амжихад хүн амтны сэтгэлд хүсэл мөрөөдөл хөвөрч уур савсуулах тал хээрийн хамт төлийн дуу чагнан хүлээн. Манхан усны хувьд хойд зүгийн бор толгой хүрэнтэж өмнө ширээний наагуур уран зэрэглээ мяралзан манхны цас армаг тармаг болж хаврын шинж орно. Хараацай шавар зууж ирээд байшингийн нуруу сарвчинд үүрээ барьж зурм нүх хоорондоо гүйлдэхэд айлын гадаа хавар айлчлан ирнэ. Хавар бусад үлэрлээ бодвол ноолонхой унтаахай. Хүүхэд өтгөс ноцоорч нойрондоо дийлдэж хүүхэд өглөө сэрэхгүй өтгөс өдрөөр дугжраад байдаг. Өглөө сэрэхэд гэртээцгүй. Хойд ханан дүлгөөстэй том цаг л хэмнэлээ алдахгүй чаг чаг гэж цохилно. Гэрээс нойрмоглон гарахад баруун бургасанд хөхөө шувуу хавшин донгодож аргал дээр өвөөлж бүвтнэ. Ээжийн араас хорооны хаалга түлхэж орвол хонь ямаа хураг ишиг бужигнаж ээж хорооны болонд хургаа голсон цусгийн хүзүүнээс татаж нөгөө гараар хургаа өргөж ихийн хүхийг амлуулан тойг тойглож байдагсан. Хоёр ишиг хажууд нь зогсож толгоогоо гэлжийлгэн эвэргүй мухар толгоогоо өргөж цоройж мөргөлдөхийг завдна. Төлийн дуу, тойгийн дуу хот айлд цангинахад малчтын хувьд хамгийн хөгжилтэй цаг сайхан уйлрал болж байгаа нь тэр үлээ. Хаврын дулаан наранд хөгнсөн ишиг хураг хорооны болонд ноцоор нь нойрмоглох буюу бие биеэ дуурайж болттой өвснөөс гоочлон ганц хоёр хазалж хорооны голд тавьсан жамц давс долооно. Өглөө үдэш айлууд тугал хургаа ихэнд нь тавьж өгөх гэж бөөн бужигнаан болно. Хорооны үүдэнд хөхүүл хойнд хураг ишгийг нэхэж майлалдахад хураг ишиг эхийгээ хөхөхөөр яарч гадагшаа зүтгэлнэ. Хонь хурганы майлалдаан чих төжрөм их адаггүй. Хорооны үүд нээнгүүт хураг ишиг үер мэт гадагш нүргэлэн урсаж хороо нурахад хүрнэ. Хураг ишиг ихээ олох гэж чавхтаж ийш тийш шургалан бие биенээ хайхан зүйрлэшгүй нэгэн үзэгслэн ажээ. Бүтэн биеийн цус нь толгой руугаа хөөрч хураг ишиг ихээ гэхэд эхүүд нь төлөө гэж адгсан ганц зүрхэл урд урдаасаа хурдтай хүчтэй төгшгээс нүд химээгч ирэхтэн нь үйлдэл алдсан гэмээр. Хураг ишигнүүд сандарсан хүчиндээ зүгээр л майлалд нь шургалж ихээ хаа байгааг харж байж очно гэж үгүй. Энэ ихийг хөхөх гээд нэг мөргүүлэн тэр ихийг говших гэж тэрүүлээд хэсэг зуур алмаа ирснаа гинэт сэхэ орсон мэт ихээ таньж очоод нэгэн зэрэг нудчихна. Эхүүд нь ч майлан төлөө дуудаж хураг ишигний сүүлийг дараалан үнэртэж мөшгөнө. Их төл бие биенээ олж хураг ишиг сүүлээ годгонуулан шунаг хөхөхөд их нь байн сүүлийн үнэрлсээр хөл шуугаан арай намдна. Хичээл тарсан сургуулийн хүүхдүүд арын дэрс, нарийн голын эрэг даган хураг ишгээ хариулж ногойдүүлдэг байлаа. Ээж хонио саагаад түүхий сүүний бяцлаг шахдаг, хатсан бяцлагийг маш удаан хадгалж болно. Тэр нь миний хамгийн дуртай сул идэ бөгөөд хүлхэх тусам амттай хүйтэн усанд дэвтээхэд амархан зөөлөрдөг. Тойгийн дуу, төлийн дууны их шиг аялгуу уянгалан, их байгалийн симфон, хаврын найраг энэ мэт найрсаж хүн бүхний сэтгэлд хүрнэ. Сүүлийн үед сургууль соёл гэж хот газар хүүхдэд тосох гэж цэцэрлэгийн үүдэн дээр шахацалдах эцэг эхчүүдийг хараад хөдөөгийн хаврын үдэш болдог их төлийн өвтгш бужигнаан ирэхгүй санаанд буудаг билээ. Ямар нэгэн утгаар хүн малын аль алинд нь үрстэй хандах хайр инэрлийн хувьд нэг их ялгаа байхгүй хаа гэж бодогддог. Хүмүүс мал амьтныг сэтгэл сэтгэхүй байхгүй гэдэг. Гэвч үннийг хэлэхэд мал адгууснаас долоон дор мөнгө ашиг харсан цэвдэг хүйтэн хүмүүс л малаас дор мал болдгийг
хилээд яах вэ? Их нь үргэж өнчирсэн хургай шиг байдаг. Тийм өнчин төлийг өөр ихэд авахулдаг. Төлийн сүүлийг их мал дүнэрлүүлэн таниулж 5-3 удаа тойгийн дуу аялахад их төлийн хооронд их үрийн шижим холбогдно. Өнчин төлийг үрчилж авсан их мал дэлэнгийн сүүгээ харамгүй хөхүүлж хөөрхий тэр амтныг малын дайтай мал болгоно. Саяхан гарсан ялах тугал хөл дээрээ тэнцэж 7 хоног болохтой сүүлээ годгонуулан хотонд тонгочиж эхэн тугалынхаа араас шогшиж тугалд нь ойртох нохтыг эврээрээ сийжлэн айлгана. Саяхан тугалсан үнэний анхны саамыг уураг гин. Уураг нь жирийн сүг бодвол өтгөн шаргал шим сайтай. Уургийг сааж устай тоогоонд савнд хийж жигнэж хүнс хийн. Энийг монголчууд уураг бэсгэх гэдэг. Уургийг зогсоогоороо идвэл үнэ зогсоогоороо тоглоно гэж үзэх тул уургийг заавал сууж иднэ. Тугал хөөрхөн янзагнаас дутхгүй. Нас нэмж бяруу шүдлэн болохоро лазан болно. Лазан гэдэг нь залхуу гэсэн үг. Хүзүүн бүдүүрсэн эр бяруу шүдлэнгүүд бух болно. Бие бялдартай, хүчтэнхээ сайтай эр бярууг хөнгөлнө. Бүдүүн шар болгож тэргэнд хөллөнө. Адуу бол тал хээрийн уудамд бэлчинэ. Гэрийн гадаа ирж готлно гэж байхгүй. Гүү ихэвчлэн хээр унгалдаг учраас хураг тугалыг бодвол унга нь хүний бараа цөөн харсан зэрлэг дүмал, хүнээс харьцангуй зайдуу байдаг. Тугалтай адил нялхаасаа тоглож, наадаж, зоолж, харайж өсдөг унга нас өсөх тусам хорт хүчин нэмэгдэж, холыг товчлогч хурдан хүлэг болдог. Дээрээсээ дайрагдаж, доороосоо төлжих амь насны агуу эргэлт, сав ертөнцийн өчүүхэн нэгэнцэг манхан усанд ийхүү эрч хүчтэй явагдах ажээ. Уртаас урт хүйтэн өвөл улирч, өрин хавар ирэхэд хүдсэн хувцас, эсгий гутлаа тайлж, бие сэтгэл дэгдээхээ шиг хөнгөрнө. Хүүхдүүд уралдааны морь шиг хийрхэн хаврын зөөлөн шороон дээгүр уралдан гүйлдэхэд хөвөн гიშгэх шиг улан доороос намалзаж, хөнгөрсөн бие үд мэд агаарт хөөрөх шиг болдогсон. Дөрвөн зүг налайж, хаашаал харан нам тайван. Чийг хөрс ханхлуулсан салхи сэр сэвэлзхэн тааламжтай. Адуу мал шар үсээ хаян цайрч, хүмүүсийн сэтгэл сэргэж, гиссэн газраас уур савсах нь аршин ор мэтээ. Хараацаа ер нь хүнд ойрхон амтан. Байшингийн сарвчанд үүрээ барихад малчин айл машид бэлэг шээж, хараацын үүрийг харж хямгадаж, ангахаагийн цочоож гимтээхгүй гэжээн. Зарим нь гадаа гэрийн нуруунд дээр үүрээ засахад айлууд хараацаа орж гарахад чөлөөтэй байгээ гэд цонхоо байнга нээлттэй байлгана. Алтан хараацаа тэнгэрийн мандалд халин зөрөлдөж, цойлон нисэж, хөдөө гадаа морьтой хүний урдуур хойгуур хэрж сүлжилдэх нь юутай уяхан байгалийн эв найрсал билээ. Хараацаа газар шүргэх алдан нисэх нь бороо орохын тэмдэг гэдэг болохоор хараацаа доогуур нисэхэд хөдөө малчид сүргээ хотлуулахаар эргүүлдэг билээ. Тэр үеийн баг сургуулийн хэлбичгийн хичээлийн бичигт хараацаа хэмээх нэгэн шүлгийг сэрүүлвэл хавар болж ханш нийлээ. Хараацаа ирж үүр барьлаа. Өндөг төрж ангахаа хөврлөө. Хар муур цонхон дээр гарч хараацайн үүрийг мирааж байлаа. Харж байтал ээж цаанаас хар муурыг цааш нь хөөлөө. Зураг шиг нүдний харагдах энхүү хүүхдийн шүлэг хүн хараацай хоёрын эв харьцааг ус цас шиг илтгэж, чанга яруу хэм айзан болж хөдөөгийн амьдралд ойртон хүүхдийн сонирхлыг их татдаг байжээ. Бас нэгэн ийм шүлэг байдаг юм. Сүр гүйгээд шөнийн нохой дагуулад, үд болтол унтаад, үер болтол шээгээд, бөмбөг болтол идээд, лантуун чинээ баагаад гэж залхуу хүнийг шоолсон хилц тухайн үеийн зөөлөн гол нутагт дэлгэрч байсан юм. Энийг хүүхдүүд амархан цээжилж, уран химнэлээр уншиж, бие биедээ гайхуулдаг байлаа. Баруун манх ихэр дүүрэг овооны оройгоор ганганан гунганан өнгөрөх шувуудын дуу хаврын найраг болж, манхан усны хот айлын сонрыг баясгаж, сэтгэлийг сэргээдгсэн.
Хавар болж дулаарахаар бригадын сургуулийн шинэ улирал эхэлнэ. Сургууль эхлэх өглөө ээж авдраас бурамтаа эвэн гаргаж, дөрвөлжин хувааж, эгч ах бидэнд нэг булан өгөх нь хичээлийн шинэ улирал эхлэхэд ээжээ маань зориулан үйлдсэн жижиг ёслол байсан ч юм уу? Цайндаа Евэнтэй ээжийн халуун захиатай. Хаврын өглөөний нар гэр дүүргэж, хүн бүхний царай гэрэлтэй байхад өрх герт маань баяр бэлхдэг байлаа. Цайны дараа бид ээжийн зэгсэн хүнсийг богцондоо хийж, ээжийнхээ хайрыг зүрхэндээ тээгээд сургууль өдөө гүүхэд хаврын наран нуруу бие минь бүлээсгэж, бөмбөрцөг дэлхий бүхлээрээ миний хэмшиг санагдаж, сайн сурах юмсан, ээжигээ баярлуулах юмсан гэх хүсэл асан цоролзох галын дүл шиг ухаан бодолд дүрлцэн байдагсан. Цас мөсний ус хайлаад замын хажуу горхины хөвөө барьж зайрмагтан хөлдсөн нь шил мэт гялтгана. Зайрмагнаас авч хүлхэхэд эрүү хайрагддагч хүүхдийн сониуч зангаар саваагүй юм хийхтэй халширнаа гэж үгүй. Хайлсан ус тогтун, голын урсгал хэсгээрээ тунгалаг, голын эрэгт яваа хүн тэнгэрт хүүх үйлс усны ар дээр толин тосох мэт жигтэй тод харагдана. Сургууль хүрэх замд бут, төнг, бас талархах газар шувууны үүр тааралдана. Шувууны үүр эхэлж харсан хүүхэд үүрний ойролцоо аргал чулуу овоолж, өөрийн болгож тэмдэг тавьдаг байв. Шувууны үүрэнд сүүдэр тусгах юм бол их нь үрээ голдог гэд бид наран тал зогсохыг тас хордог байлаа. Хаяа их шувуу өндгөө харамлаж, орой дээр жигүүрээс авчин хашигчхан ч бий. Хавар цаг сургуультай явхад нэг юмнаас их айн. Тэр нь орсон буур. Орсон буур амнаасаа цагаан хөөс сахруулж, ааш зананч хитэр догшин болоод хүн амьтныг хөөн, гүйцэд ирвэл өвдөглөж химлэнэ. Энэ тухай нэгэн домог яригддаг байв. Эрт цагт аяны хүн орсон бууртай таарч эргэн зүгтв гин. Тэнхий мэдэнгүйсээр хөл нь яг нугарахын даваан дээр хаягдсан хуучин худаг байсанд тийшээ хариж оров гин. Гүйцэж ирсэн буур худгийг дарж хэвтгэхэд аяны хүн хутгаа гаргаж буурны өрцгийг зүсэж эхэлжээ. Тэгсэн хэрн буур хөдөлсөнгүй. Харин гүзээний сэвс доош унаж нөгөө хүнийг дарж алав гинэ. Бууран дам гарах ийм амир гэж хөгшиж сануулж ярьдаг байв. Тийм ч учраас сэрэмжлүүлэх үүднээс манай нутагт орсон буурын магнад толь зүүдэг юм. Толь холоос гэрэл ойлгож замын хүмүүст дохио өгдөг юм гин. Хагас сайны хичээл тараад гэр өдөөгүй хичнээн сайхан гэж баруун ман холоос шаргалтан зүмбэрлэж, өнжмөл гар өвс салхинд сэрвгэн давалгаална. Хаврын өдөр их баг хуу явж өнгөрөх бөгөөд хуй харсан хүн тийш хандаж нулимдгийм. Энэ тухай бас нэг үлгэр байдгийн. Нэг хүн хээр хонио хариулж явтал гинэт хуй босож өөрийн чиглэн айсв гин. Өнөө хүн сандрахтаа барьж явсан элдээ эргүүлтэл элдний ирэн дээр цус наалдаж хоцорчээ. Үүнээс үүдэн хуйг дагаж чөтгөр явдаг гэлцэн хуй харагдвал нулимдаг болсон гин. Хавар цагт хөдөө хураг ашиг хөнгөлөх, бяруу засах, үрээ агтлах, адуу дэллэх олон ажил хөврнө. Хөнгөлүүлсэн хураг бяруу шархандаа эмзэглэн догонцож байснаа босоод явчихна. Ишиг бол өөр, хоолоогоо ирээнд тэлж харлана. Монголын уран зохиолд ишиг шиг орилохгүй, хураг шиг чимээгүй босоод явчихнаа гэсэн дүрслэлч байдаг. Хураг ишиг бярууны засааг хоног будаатай чандаг билээ. Амттай гэж хичнээн сайхан гэж. Ирчүүлийн эр чадал шалгасан ажил хавар өрнөнөө. Жил бүр нээсэн хан шөнгөрч тэнгэр өншөөд ирэхээр үрээ агтлах, адуу дэллэх ажил бригадын өмнөх цэлгэр тал дээр болно. Энэ цаг бол адуучдын адуу ургалах ур авхаалж, эр чадал, уургын морины уран эргэлт, уургын морины хад мэт бат суух суут зэргийг нэг дор харж болдог сайхан боломж байдаг. Сүрэг адууны хөлөөр боссон тоос тэнгэрт тулж, уурга нахилзуулсан адуучид адууга бөөгнүүлэн хорж, үрээ дааг уургалж эхэлнэ. Адууны захад шогших аргалын галд үрээний засаа булж, засаа гордох жаалуудын нүд түүнээс салахгүй манана. Гал тойрч настнууд гаанс нэрж хууч дэлгэхэд унсан мордон сүргийн хойноос тэмүүлэн үүрснэ.
Адуу дэллэгчид эмнэгийн дэлэн дээгүүр үйлийн хайчаар шир даалгаж, ширэлцэн дэл жигдэрн тэгширч, үрээ даага төдхнөө өнгө зүс ордогсон. Адууны дэл сүүлээр хавтгай, бөмбөгөн хэлбэртэй бүдүү нарийн бас өнг холсон алаг дээс томж, малын уяа, тугалын хүзөвч, хурах ишигний хөгн Монгол гэрийн бүслүүрхийн. Хавар болохоор эмнэг сургана. Баригатаас эмнэг үрээг залууст эмнэг даагыг багчуулд өгч сургуулдаг. Сургуульд байхдаа би шар үсээ хаяж гүйцээгүй халтар дааг сурах гэж хаварчингийн юм болов. Сургуулаас ирээд өнөөхтөгөө ноцолдсоор мориндаг болсноос хойш ойчиж үзээгүйгээрээ даагнаас ойчиж үлээ. Үрээ агтлах, адуу дэллэх болгонд амгай зууж ангалтсан хангал морьтой нэгдлийн залуус баригатын хооронд давхилдах бөгөөд зарим жилд нэгдлээс дарганаар ирж оролцох хөл хөгжөөнтэй ажил болдог байлаа. Хавар шувтарч зун залгахад хонь хөөрч ноослох цаг болно. Хонь хяргах хүн болгон хайчаа хурцалж хүлгээ зэхээд өдөрт 20-од хонь хяргадаг. Ноосноос алсан хоньд биеийн хөнгөрч хөлийн уяаг тайлангуут тийчлэн босож сүргийн хойноос дээр дэгдэн давхина. Манхан усныхан хоньны ноосоо үхэр тэрэг морин тэргэнд ачаад нэгдлийн хоршоонд аваачиж худалдана. Намар мал худалдах, зун ноос тушаах нь малчтын жилийн үндсэн орлого болно. Аав ноосоо худалдаж эгчэд бугын цаг, шар гүйлс жимс авчирж байсныг сайн санаж байна. Би сүргийн мөр дагаж түүсэн харганы ноос, хотны шээг шавханаас цэвэрлэж ялгсан жаахан ноосоо хоршоонд худалдаж олсон цөөн төгөргөөр биер цаас авч байсан. Бас айлын хүүхдийн бөмбөгийг хараад авахсан гэж дурлаж байсан алаг бөмбөг авахаач мартдаггүй байлаа. Хуйх гэдэг хавар цагийн нэгэн амттан бий. Цагаан сарын элбэг дэлбэг амттан дундарч хүүхдүүд өдрийн 3 хоол цайнаас уйдаж өөр ямар нэг сонирхолтой юм идэхийг хүсэж эхэлнэ. Энэ үед хөлдүүгээр нь хадгалж байгаа шиир толгой санаанд орно. Бургас сүлжин босгож, үхрийн баасаар шавсан үүцний авдарт хөлдүү байсан шиир толгой гисэж эхэлнэ. Явдал учрын учиг сэвэгч энэ мэт нийлж очисон цагийн зангилаан дээр айл болгон гэрийнхээ өмнө тулга босгож, хөрзөнгийн гал дүрэлзүүлэн шиир толгой хуухалдаг байлаа. Их нийтийн үед дотор газар их өлбөрөлд өртсөн чимээ мэрсэр дуулдаг байсан ч малчид өлбөрөх байтугай өлсөж байгаагүй. Гурил будаа хэмжээтэй ч хүрэлцдэг. Өвлийн идэж хангалттай байжээ. Манайх шиг 7 ам бүлтэй айлаар жишвэл өвлийн ичэнд 1 бод, 3-4 бог үнэлж өгдөг байсан. Тийм байтлаа бодыг 20-од төгрөгөөр, богийг цөөн хэдэн төгрөгөөр хямдхан тооцно. Тийм байхад яалаа гэж үлсэх вүлээ? Тэр цагт хөдөө газар эдэшний ногоо ховор, төмөс, цагаан ногоо, манжин авч нөөцөлж, махтайгаа чанаж шүл хийдэг байлаа. Битүүний орой пүнтүүц хоньны махтай хуурах хийхээс бусад цагт хуурах гэж байсангүй. Ихэнх хүүхэд манжингийн үнэрт дургүй. Би аяганаасаа манжинг түүж гаргаад ээжийн аяганд хийдэг байлаа. 1 бод 4 бог малын шиир толгой багын биш. Энэ ажлаа хийх гэж 2-3 өдөр тулгаа шарж, галын хаач барьж, гал шилгээж, галын хусуур атгаж хуухалдагсан. Хаврын хуйхыг сар 20 хоног идэж хэрэглэхэд хангалттай. Ийхүү хуйх идэх нь хаврын тарчиг цагийн бяцхан нүнжиг байдаг байв. Гэсэн хэдий ч айл хоорондоо бас ялгаатай. Зарим айл хүүхэд олонтой идэх уухаа дийлэхгүй тул тэр айл шиир толгоогоо гурил будаагаар солих нь бий. Нохойн арсан малгайтай, хөлдөө дан шаахан өмссөн захын тарианы илжигэн тэрэгтэй хүмүүс эжсний цагаар нааш цааш зөрлөдөж, аргал дэрс бургас гэж явна. Ялангуяа өвлийн эжсний дараа жаахан гурил боорцог тээж ирээд хонь үхрийн шиир толгой гэдэс дотор сольж аваад цагаан сараа өнгөрөөдөг байжээ. Зарим нь Монгол газар ирж Монгол хүнтэй хуурай эцэг их гэж сүжирч, жаалжуул ажлыг хийлцэж өгөөд хариуд нь багсаг мах тос сүүсайл авдаг байсан юм. Толгой шир хуухлагтай зэрэгцэж эдэшний яс хагалж тос шаргаах ажил болно. Эдэшний ясыг хагалж буцалгаад шүлэн тос авна. Хонь үхрийн яснаас гаргаж авсан шүлэн тосоор боов хайрах, бууз баншны хярамдаа хийх зэргээр хэрэгэлдэг билээ.
Ясны шүлэн тос арай зөөлөн, амт сайтай байдаг. Ясны тосоор зуурсан бурамтай юман гурил гэдэг амттныг идэхэд чихээ ногтолж байвч мэдэхгүй гэлцэн. Шүлэн тосыг хүнсэнд хэрглэхээс гадна ногт хазаар, худраг татлага мэтийн суран эдлэл арьсан гутал тэргүүтэнд түрхэж цас бороонд норж хуржихаас сэргийлдэг билээ. Хөдөө нутгийн хавар үргэлжид налайна гэж байхгүй л дээ. Сайхан дуниарч байсан тэнгэр гинэт хойноосоо салхилж, улаан шороогоор шуурч, улаан шуургатай зэрэгцэн том ширхэгтэй нойтон нийлж гуйддаг нь хаврын тэнгэрийн хуйсга нур царай билээ. Хаврын тэнгэрийн хувиралтай байдлыг хаврын тэнгэр хагастай хугастай гэж цэцэн үгээр хэлж илэрхийлсэн нь ч бий. Нутгийнхан үүгээр бас охид бүсгүйчүүлийн түргэн аашийг зааж хаврын тэнгэр шиг ааштай хүүхэн гэж ч хэлдэг. Хавар цагийн хагастай хугастай нь хөдөлөх юм бол тэнгэр газар харанхуйлан хол ойр харагдахгүй улаан шуурга босно л доо. Хүн амьтан төөрч мал сүрэг уруудах явдал зөндөө гарна. Тэр үеийн хавар тал хээр халцгайран шарангуйлж хүмүүсийн сэтгэл уйдангуй байдаг. Малчин хүн тэнгэр ажихтаа маш сурамгай. Ээж унтахаас өмнө төлөлөх ойртсон их малаа үзэх гэж гарахдаа тэнгэрийг ажиж сар хүрээлсэн байвал за та тэнгэр муудах нь гэж хэлнэ. Ийм өдөр болоход үнэнийхээ хөнгөрийг тэмтэрч үзээд хөнгөрөө нь хөдөлснийг хотондоо авч хоцордог байлаа. Сургуулийн хүүхдүүд шуурганаас болоод сургуультай явахгүй гин. Сургуулийн замд таарах элстэй манхны өмнөр өнгөрөхөд элсний ширхгүүд сум шиг эсгэрч ирээд хазар нүрийг чим шивнэ. Хоёр гараараа нүрээ халахлахад гарын ар улайтал гуйдаж өвтгөн гэж жигтэйхэн. Тэгэхэр нь хөрмөө тайлж толгоогоо ороогоод нүдний харалдаа жаахан задгайлж бариад орох хүртэл үхэр тэрэгний зам дагаж ухарч алхдаг байлаа. Тэр зам биднийг төөрүүлэлгүй сургуулийн үүдэнд хүргэнэ. Заримдаа салхинд малгайгаа хийсгээд малгайхан хойноос хамгүй хөөсөр хичээлээсээ хоцорч багштай загнуулж байв. Хаврын салхинд хийсэн хамхуул манхны зүүн бие дэрсний наагур торсоор, тонгочсоор зүүн урагшаа хийсхийг харж хамхуул эцэс сүулдэ хаа хол хүрх болоо гэж үүдэн дээрээ бодож зогсдог байлаа. Заримдаа араас нь хөөхийг завдна. Хизээ хойно зум болж цусланд явхад засмал замын хоёр хажуу эрэгт хамхуул овоорч явахыг хараад хариултаа олдог байлаа. Хавар цас бороо шамраг хаялж тэнгэр хүйтэрнэ. Ноосолсон хонь самнсан ямаа цас бороонд бээрч осгоход малын эзэд малаа нэмнэж аманд нь шар тус цутгаж босгодог. Зарим хүйтэн бороонд ухаж бэлдсэн газар хороод оруулж авардаг билээ. Хонь ямаа бэлчээртэй хургалж ишгэлэх нь цөөнгүй. Хавсраг ихтэй жил баригата сүрэг болгонд нэг хамжаа хүн томилдог. Миний эгч хамжаа болж хээр гарсан хураг ишгийг уутлах гэж хүрэн хялгасан дээсээр зээгэлсэн эсгийн уут үрээд явдаг байлаа. Эгчийн үеийнгийн хүүхнүүд төмөр хүүхэн цолтой, чулуу малтаж хороо барих мэтийн эрэгтэй хүний хийх нүсэр хөдөлмөрт хойшгүй явдаг байсан. 4 цагийг хүний царайгаар төсөөлөхөд хавар бол инээдтэй. Нулимстай янгийн охин гэж хэлж болно. Миний балчирхан харцсанд цагаан толгой төдийгүй үсгүүд нь хүртэл хувийн үзэмж төрөх царайтай байдаг юм. Зарим нь нэмсэглэж байхад, зарим нь гуниг хүлгсэн царайтай харагддагсан. 1-2 дугаар ангид дөнгөж үсэг нүдэлж байхад хавар химээх хөөр хөгжил бэлгсэн аятайхан нэгэн үсгийг нүдэлсэн юм. Манхан усны айлууд баруунаас зүүншээ эгнэн сууршаад харахад дэгтэй. Айлууд морины уяагаа ерөнхийдөө гэрийнхээ чанх өмнө баруун өмнөө зоосон байдаг. Уяан дээр хүн ирж буухад танихгүй хамаагүй гэрийн эзэгтэй гэрээс гарч нохоогоо хориод ирсэн гийчнээ угтаж оруулдаг. Тэр үед эрлийн хүн их явна. Дов толгой ороолдож хотгор хөндийг яроолддаг эрлийн хүнд зам шугам цаг минут гэж үгүй. Ядрах өлсөх хаа хизээ хүрээд ирэхийг мэдэхгүй шүү дээ. Эрлийн хүнд хөдөөнийх нь цай унд хүнс боо байгаа бүхний тэмтэрч өөрөө идэхгүй ч эрлийн хүнийг сайн цатгаад явуулдаг өгөөмөр байжээ.
Манхан усны айлуудын амьдрал үндсэндээ ижил. Өмнө шүү, зүүн өмнө шүү 100 м зайд үнс хогийн овоо байна. Гэрийн баруунтайх дэрсний толгойд цайны шаар асгадаг. Малын хашаа хороо гэрийн арда байшин гэрээсээ урагш төрж гаргалгүй байгуулдаг. Аргалаа гэрийн хойно жигд нуруулдаж, том аргалаар жирэглэн хашиж, намрын бүхэл хөрцөнгөөр дөрвөн болон гаргаж зармаар дүүргдэг. Өхөр мал шөргөөж нураахаас болгоомжлон аргалынхаа буланг өнцөг гаргалгүй дугуйлж хураахан ч бий. Амьдралын маань эхний 12 хавар ийм л байлаа. Цагийн өнгө хувирч нийгэм өөрчлөгдсөөр өнөө үеийг тэр цагийн малчтын амьдралтай яаж жишгэвдэ. Гэсэн хэдий ч өөгтөг адал амьдралаас үүсэж бүрэлдсэн нь үнэн учир аж байдал зан үйлийг өчүүхэн жижиг зүйл гэж чамлалгүй бичиглэж үлдээх нь зөв болов. Хүүхэд нас минь аж амьдралтайгаа түүхийн нэгэн хуудас болж өнгөрч одлоо. Өдгөө тэрхүү хуудсыг сөхөж суухад эмээл дээрээ хилтгий суусан хөдсөн дээлтэй эдэр залуус адууны салхинд нижигнэж төлчин, сайлчин, хончин, үхэрчин, малчин монгол хүмүүс хөдөөний шар зам дагаж гүйлдэх сургуулийн жаалууд холдон холдсоор бараа тасарна. Баяртай миний элстэй манх минь. Мангирын овоо, мангир нялхарч ургадаг их довцог минь.